Монгол улс бүгд найрамдах Турк улстай 1969 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож байна. Манай хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 1998, 2004 онд ерөнхийлөгч баг байнд Турк улсад төрийн ажил хийж байсан бол Туркийн талаас 1995 онд ерөнхийлөгч Димрэл, 2002 онд ерөнхийлөгч Сизар нар Монгол улсад тус айлчилж байжээ. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүх төрийн тэргүүний түвшинд 21 жилийн дараа бүгд найрамдах Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад айлчлалаа. Аз Европыг холбосон газар зүй өвөрмөц байршилтай Турк улсыг бид манай 3 дахь хөрш итгэл түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлзэж ирсэн юм. Бидний яриа хэлцээний дунд стратегийн түншлийн тухай Монгол улс бүгд Турк улсын хамтарсан тунхаглалд хоёр улсын төрийн тэргүүнээр өнөөдөр гарын үсэг зурлаа. Sayın Cumhurbaşkanı Монгол улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд ажиллал хийж байгаа эрхэм хүндэт ерөнхийлөгч та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад давтаа морилохыг дахин хүсэж байна. Бид харилцаагаа 2004 онд иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргаж стратегийн түвшинд тогтоосон тухай хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад бидний өвөг дээдсийн өвлгийн нутагт Төв Азад дэлхий дахинд өр өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын хүрээнд хоёр улс харилцаагаа шат ахиулан стратегийн түншлэлд хүрлээ. Улмаар бүгд найрамдах Турк улс нь манай 9 дахь стратегийн түншлэгч орон болж байна. Айлчлалын үр дүнд хоёр улс болон засгийн газар байгуулах хоорондын нийт 11 баримт бичгийг үзэглэв. Стратегийн түншлэлийг аливаа нэгэн улстай байгууллагууд нь өөрөө улс төр дипломатын аргаар гадаад бодлогыг явуулж байгаа манайх шиг энэ улсад бол бүхий салбарт идэвхтэй харилцаа ашигтай хамтын ажиллагааг өргөх боломжтой болж байна. Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн бүгд найрамдах Турк улсад хийсэн төрийн айлчлал өргөн агуулга бүхий жишг айлчлал боллоо. Стратегийн түншлэлд хүрлээ гэдгийг дэлхийн бүх улс орн болоо гадаад харилцаа нэг стандартаар явдаг учраас энэ хоёр улсын харилцаа улс төрийн түвшинд, эдийн засгийн түвшинд, соёл хүмүүнлэгийн бүхий салбарын хамтын ажиллагааны нэлээд гүнзгийж байгаа байна гэж ойлгох хэрэгтэй. Турк улстай манай улс ер нь 20 жилийн дараа эрүүл мэндийн салбарт, хангах ухааны шинжлэх ухааны салбарт засгийн газар хоорондын гэрээ байгуулж байгаа. Монгол улсын болон Турк улсын засгийн газар хоорондын залуучууд спортын салбарын хөтөлбөр зурагдлаа. Боловсролын салбарт ийм гэрээ байгуулах асуудал 16 оноос хойш яригдж байгаад өнөөдөр 9 жилийн дараа зурагдчихэ. Тэгэхээр энэ бол хоёр улсын боловсролын салбарт хамтын ажиллагааны шинэ хуудас боллоо. Батлан салбарт бас зогсон болсон. Урд нь жил болгоно 1 сая долларын төслийг үзүүлдэг байсан бол энэ зогсон болсон тусламжийг сэргээж үзүүлэх талаараас Батлан сайтаас ярилцаж тодорхой хөвсөн хэлсэн байна. Хүнсний уусгалыг хүрээнд эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоо жимс анханах энэ төслийг хэрэгжүүлэхдээ бас хамтарч ажиллах талын асуудлыг ярьлаа. Her şeyden önce ben yani bu soruyu yanıtlamak. Улс төрийн тавцанд Монгол, Турк хоёр бие биенийг ямар харилцаа ойлголцтой нөхөрлөдөг улс вэ гэдгийг дэлхийд дахинд батлан харуулж байгаараа энэ айлчлалын онцлог байна. Başkanı ziyareti oldu. Bu birinci özelliği. Улс төрийн харилцаа, эдийн засгийн харилцаа төвтөж ингэж ирсэн үед энэ айлчлал болж байгаагаа бас онцлог байна. Үндэсний олон нийтийн радио, телевизийн архив, тоон технологид шилжих энэ их нүсэр их ажил эхэлж гэн гэж ойлгож байна. Иж бүрэн түншлийн харилцааг стратегийн түншлэл хүргэх ийм хүүхэн чухал ийм айлчлал болж байна. Турк гэдэг бол энэ Евразийн хамгийн баруун хязгаарт байгаа Монголын хамгийн дотн ах トゥ ийм түнш улсаа. Салбар болгонд манай улстай хамтарч ажиллах
бүрэн боломж байгааг илэрхийлж зогсохгүй. Энд бол одоо маш их потенциал, маш их боломж нөөц болцоо байна гэдгийг бол илэрхийлж байна. Одоо хамгийн чухал ажил бол бид зөвхөн айлчлал хийгээд зогсохгүй, айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөнүүдийг одоо маш эрчимтэй бөгөөд үр дүнтэй нягхуур нямбаа хэрэгжүүлэх ёстой. Аз болон Европ ТV-ийн гүүр болсон бүгд найрамдах Турк улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 13,338 ам долларт хүрсэн. Дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 18 дугаар байрт жагсаж байгаа эдийн засгийн хүчирхэг улсуудын нэг юм. Тус улсад боловсруулах үйлдвэрлэл, барилга, нэхмэл, арьс шир, эрчим хүч, хүнс, химийн үйлдвэр, дрон үйлдвэрлэл, хүлэг онгоц, автомашин, электрон барааны үйлдвэрлэл эрчимтэй хөгжижээ. Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд хүнсний хувьсгал цагаан алт зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хүд аж ахуйн салбарын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн 100 орчим төлөөлөл багтсан юм. Монгол хоньны ноолуураар бүтээгдэхүүн хийгээд тэр зах зээлд одоо борлуулах боломж юу байна? Тэдэнтэй хамтарч ажиллах юу байна? Ийм гол зорилгоор бол явж байгаа. Маш олон зүйлийг сурсан ийм одоо айлчилж болох байх гэдэг бол гэдэгтээ итгэлтэй байна. Маш олон бизнес эрхлэгчид өнөөдөр үйл ажиллагаагаа зөвхөн Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хэлж байгаа. Ийм сайн үзүүлэлтүүд энэ эрхлэгчийн ажлыг дагаад гарч иж байгаа маа. Турк улсын барилгын салбар мөн тэргүүлэх эрчим хүчний талаар танилцуулах үүргээр барилгын салбарыг төлөөлөд явж байна. Туршлага судлах зорилгоор ингээд энэхүү айлчлалын үрээд орцсон явж байгаа баяртай байна. Энэ ажлын үеэр бас Анкара болон Истанбул хотод бол Турк Монголын хамтарсан бизнес форумууд хоёр талын бизнес аж ахуйн нэгж компаниудын уулзалтуудыг зохион байгуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, тэрбум мод, цагаан алт зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд хүнс хүд аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг төрийн дээд хэмжээний айлчлалд хамрагдуулж байгаа. За яг одоо бид бүгд найрамдах Турк улсын Истанбул хотноо хүрэлцэн ирээд байна. За энэ удаагийн айлчлалын хувьд Монгол улсын ерөнхийлөгчийн хэмжээнд 20 жилийн дараа зохион байгуулагдж байгаараа онцлог болж байна. Ингээд энэхүү айлчлалд оролцож байгаа төрийнхэн болон нийт бизнес эрхлэгчтэй амжилт хүсье. Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд 2 удаагийн бизнес форум болон баялаг бүтээгч бизнес аялал зохион байгуулагдлаа. Турк Монголын хөрөнгө оруулалтын форум Турк улсын нийслэл Анкара хотод болж 2 улсын 200 орчим бизнесийн төлөөлөл оролцсон юм а. Уг форум нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Гол нь бид бол бизнесийн орчноо зөв болгоод хөрөнгө оруулалтын шинэ орчин бүрдүүлж чадах юм бол одоо Турк талаас хөрөнгө оруулагчид Монголд орж ажиллах тэр нөхцөл боломж бүрэн байна. Maden ürünleri аж ахуй, уул уурхай гэх мэт салбаруудад бол Монгол улс бүтээгдэхүүн үйлчлэгээ Турк улс руу экспортлох, экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа манай бизнес эрхлэгчдийн санаач болж чухал байна. Энэ дээр манай Турк улсын зүгээс, судалгааны яамны зүгээс бас дэмжиж ажиллана. büyümek, birlikte gelişmek. Бүднайм Турк улсын нийт одоо танхимууд болон худалдаа шүүн танхимууд болон хөрөнгийн биржүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр одоо улсын ялангуяа манай 3 дахь хөршийн одоо нээлттэй гадаад бодлогын хүрээнд бол худалдаа хөрөнгө оруулалтыг
харилцан ашигтайгаар одоо хөхүүлэн дэмжиж илүү агсан төвчөнд одоо аваачих хамтын ажиллагааг бол явуулах болно. Монголд барилгыг 7 хоногт нэг давхар одоо цутгадаг бетон армат зурчлалаар манай энд хамтарч ажиллаж байгаа одоо туркуудын технологи нь өдөрт нэг давхар цутгах боломжтой тийм технологи байна. Манай одоо энэ технологиор дэлхийн 40-од улсад энэ технологиг ашиглаад барилга байгууламж барьж байгаа. Үүний нэг нь гэвэл Солонгосын Hyundai, Өмнөд Америк, за тэгээд Оросд бас манай технологиг ашиглаж барилгуудыг бас барьдаг. Газар хөдлөлтийн маш өндөр эсвэртэй материалаар бид нар хийгддгээр илүү давуу талтай. Бүгд найрамдах Турк улс төдийгүй Европ ТV-ийн хамгийн том хот болох Истанбул нь улсын хаан эдийн засаг, түүх соёлын гол төв юм. Тэгвэл бизнес эдийн засгийн хот гэгддэг Истанбулд Турк Монголын бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Бизнес форумд хоёр улсын барилга, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уулуурхайн салбарын 200 гаруй бизнесийн төлөөлөлд оролцож, хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хийж чадсан юм а. Хувааран одоо харилцаа холбоо тогтоогоод уулзахаас илүүтэй төрийн байгууллагаар дамжиж харилцаа холбоо тогтоох нь албан ёсны байж чаддаг, эргэх холбоотой байдаг. Туркийн талаас бол эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг нэлээд олзуурч ирсэн. Уур амьсгалын хувьд ч гэсэн манай бүтээгдэхүүнийг сонирхох болцоотой байна. Энэ том зах зээлийг бид нар бас алдаж болохгүй маа л гэж харж байна. Турк улс бас эмийн үйлдвэрлэл, ангийн хэрэгслийн үйлдвэрлэлээр одоо өндөр хөгжилтэд ордог. Тэгэхээр Туркийн эмийн үйлдвэрүүдийн одоо бас муу онцлог их хийж байгаа явдал нь бол чухал байна. Баялаг бүтээгдэхүүнийг дэмжих холбоо маань хүнс хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд болон үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжиж Турк улсын аж үйлдвэрлэгч нартай харилцаа холбоогоо амжилттай эхлүүлж чадлаа. Одоо бизнесийн гарцыг нээж өгдөг, харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлж өргөжүүлж өгдөг мөн ээж бүрэн түншлэлийн стратегийн түншил хүртэл ахиулж өгж байгаа. Энэ чинь бүхэл бизнесийн салбартаа ач холбогдолтой ашигтай ийм гэрээ хийснүүд дэлхийн түвшинд явагдаж байна. Форумын үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бүгд найрамдах Турк улсын гадаад харилцааны байгууллага ДХТ харилцан ойлголцлын санамж бичиг шинжилэн байгуулсан бол B2B уулзалтаар манай улсын бизнес эрхлэгчид Туркийн талтай 15-аас 20 тэрбум төгрөгийн мөнгөн дүнбүхий 10 орчим гэрээ хэлэлцээрийг амжилттай үзүүлжээ. Монголд түүхий эдийг боловсруулсан бараг бид Туркийн зах зээл рүү нийлүүлэхээр энэ гэрээнд албан ёсныг авсах зурлаа. Манайх бол арьс шир боловсруулах үйлдвэр байгаа. Сүүлийн 15 жил манайх Казахстан, Кыргызстан, Өзбекстан зэрэг дунд Азийн орнууд болон Иранаас түүх хийд авдаг. Сүүлийн 10 жил бол Монгол энэ дэр нэмэгдсэн байгаа. Манай жилийн хэрэгцээнийх 50% бол одоогийн байдлаар Монголоос авч байгаа. Энэ удаагийн уулзалтаар хоёр компанитай экспортын гэрээ хийж нэг компанитай хамтран ажиллаж хамбогд кшмэрийн одоо нэрийн барааны дэлгүүрийг нэг одоо Туркийн хамгийн номер 1 нэхмэлийн үйлдвэртэй хамтран ажиллаж Монголын самсан ноолуураар одоо анхны Турк улсад нэхмэл даавуу, нэхмэл дараах хийж одоо экспорт нь гаргахаар ингээд тохирч байна. Biz de öyle. Şöyle söyleyeyim. Türkiye'nin хамгийн том хоньны носон даавуу үйлдвэрлэдэг, утас үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэрлэлийн нэг нь жилд 12 сая метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай манай үйлдвэр. Танай компанитай ажиллахын тулд бид нар энд ирсэн байгаа. Хүнс хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Турк улсын аж үйлдвэрийн парк болон чөлөөт бүсүүдээр танилцах баялаг бүтээгч бизнес аялал хийлээ. Бүгд найрамдах Турк улсын гэрээдээ тосгонд байрлах аж үйлдвэрийн паркд 100 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэд тоног төхөөрөмж, цэвэрлэх байгууламж зэрэг дундаа ашиглаж өртөг зардлаа бууруулж чаджээ. Энд Турк улсын нийт арьс нэхийний нөөцийн 50%-ийг бэлтгэдэг байна. Яг үнэтэй жил 400 орчим аж үйлдвэрийн парк Турк улсад бий. Монгол улсад мал аж ахуйн салбарын асар их нөөц байна.
арьс нэхийн ноос ноолуурын нөгөө талдаа Турк улс маань өөрөө энэ технологи, тон төхөөрөмж, ноу хау энэ бүх зүйл байгаа учраас энэ хоёр давуу талаараа энэ одоо түүх соёлын олон жилийн холбоотой энэ хоёр улс маань яаж хамтарч үр дүнтэй ажиллах вэ гэдэг тал дээр бас томоохон алхам хийгдлээ. Кадастрын систем хөгжиж байгаа улсууд зөндөө байна. Жишээлбэл одоо Турк, Бангладеш, Итали, Хятад гэх мэт улсууд бол одоо өнөөдөр энэ чигээр ажиллаж байна. Яг ижил төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс бүгдээ нийлээд дундаа нэг томоохон хэмжээний үйлдвэртэй. Тэр үйлдвэртэй бүгд бүтээгдэхүүнээ хөгж боловсруулалт хийгээд эзэн бүтээгдэхүүнээ гаргадаг ийм тогтолцоогоор дэлхийн үйлдвэрүүд хөгжиж байна. Маш хурдтай хөгжиж байна. Тийм учраас бид энэ сайн жишгийг судалж өөрийн эх орондоо нэвтрүүлэх нэг шаардлагатай байна. 150-аас 200 тонн арьс ширний хатуу хог хаягдлыг бид нар хүлээж аваад 30 тонн орчим эцсийн бүтээгдэхүүн болгоод зах зээлд гаргаж байна. Энд чи бүх төрлийн хатуу хаягдaltaй дээрээс нь муу чанартай арьснуудыг бид нар аваад ингээд эцсийн шатанд боловсруулж хог хаягдл гэсэн юмнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Энэ үйлдвэр нь бол одоо Монгол улсын арьс ширний салбарт зайлшгүй байж байгаа шүү дээ. Нөгөө үйлдвэрлэж байгаа арьсны үйлдвэрүүдээс гарч байгаа хаягдлыг одоо тэгрүү тэмүүл ийм л зорилготой юм сайхан үйлдвэр үзлээ. Шинэ парк байгуулах үйлдвэрлэлүүд дахин хөгжих түүхийдээ хэрхэн чанартай цааш боловсруулж экспортод гаргах талаар үр дүнтэй сайхан ажил болж байна гэж үзэж байна. Үйлдвэрлэгч улс бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэж байна. Монгол улсад байгаа нөөц болцоогоо ашиглаад байгаа юм дээр л маш сайн үйлдвэрлэгч улс байхыг бол сая ойлгож байна. Эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахын тулд чиглэлээрээ кластержж нэгдэж нийлж үр ашгийг нэмэгдүүлэх зардлыг бууруулах ийм одоо онцлогтой байна. Экспортод арьсаа гаргахыг гадагшаа юмаа гаргахыг гэвэл ерөөсөө цэвэрлэх боломжтой хамгийн сайн экстэй. Хоёрт арьс ширний паркийг бол нэгдсэн зохион байгуулалтаар хийх нь дундын зохион байгуулалтаар хийх нь бол маш зөв шийдэл. Дундын зохион байгуулалт хийснээр нэгт хөрөнгө оруулалтыг хуваадаг, хоёрт өртгийг бууруулдаг, гуравт тухайн одоо ажлаа нэг ажлыг хүн олон хийгээд байхаараа мэрэгч сүүлдээ чанартай бүтээгдэхүүн гардаг. Daha kaliteli deri üretebilirsiniz. Боловсруулалт технологийн хувьд бол ер нь манай арьсны үйлдвэрх юм бол дутгааргүй сайхан юм байна уу юм. Одоо энэ арьс ихэд миний одоо хэрэглэдэг сайхан арьстай. Ялгаа авахгүй манай Булгаар, Дархан нэхий моо ирээдүгэл компаниуд маань үйлдвэрлээд хийж л байгаа л да. Яг чанарын хувьд бол адилхан байна уу технологийн хувьд. Бүгд найрамдах Турк улсад өдгөө 370 орчим чөлөөт бүс байдгаас 270 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж энд 2.5 сая хүн ажиллаж байна. Бизнес эрхлэгчид Турк улсын нийслэл Анкара хот дахь чөлөөт бүстэй танилцлаа. Анкарад 13 чөлөөт бүс байдгаас эдний хамгийн анхны чөлөөт бүс. Энд 265 үйлдвэр үйл ажиллагаа явуулах бөгөөд хүнс, цахилгаан бараа, барилга, гэр ахуйн бараа, дрон зэрэг бүх төрлийн үйлдвэрлэл явагддаг. Чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхлэхийн давуу тал нь үйлдвэрлэгчид газ, ус, цахилгаан, дэд бүтэц зэрэгт хөнгөлөлт эдэлдэг байна. Манай чөлөөт бүсийн хувьд Анкарагийн хамгийн эртний чөлөөт бүсүүдийн нэг. Одоогийн байдлаар бид Европ, Америк, Австрали зэрэг дэлхийн олон улс орнуудтай хамтран ажиллаж экспорт хийж байна. Энэ зүүн талд нэг цэнхэр дээвэртэй барины үйлдвэр гинэ. Аккумулятор үйлдвэр байгаа баруун талд. Энэ бас дэлхийд танигдсан игд гээд энэ Монгол дээр мерсээр харагдаад байдیں۔ Дрон үйлдвэрлэдэг гинэ зүүн талын саяны юу Альфер гээд. Энэ зүүн талынх болохоор гоё мөнгө үйлдвэр, Анкара ингээд алдартай гоё мөнгө үйлдвэр байгаа. Турк улс бол ийм худалдааны бүсэд байгуулах, ажилуулах, менежментийн хийхдээ маш их туршлагатай. Зөвхөн нэг юм бариад хэдэн байшин бариад орчиж болохгүй. Гадны орны сайн дуршлагаа суралцах бизнес аяллыг Франц, Вьетнам, Лаос, Узбекистан, Туркменстан зэрэг орнуудад амжилттай зохион байгуулсан бол энэ удаа Турк улсад өргөн цар хүрээг амруулж зохион байгууллаа. Турк-Монгол хоёр улсын хувьд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн өнгөрсөн онд тохиолсон. За тэгвэл Монгол улсын төрийн тэргүүний төвшөнд
20 жилийн дараах төрийн айлчлал энэ өдрүүдэд амжилттай болж өндөрлөж байна. Хоёр улсын засгийн газрын хооронд эрүүл мэнд, боловсрол зэрэг 10 гаруй гэрээ хэлэлцээр баримт бичгийг үзүүлсэн бол Монгол Турк улсын бизнес эрхлэгчид маань барилга, хүнс хөдөө аж ахуйн салбар зэрэг 20 орчим гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай чадлаа. Ийхүү бүгд найрамдах Турк улсад хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид бид ганцхан дөрөн их орондоо буцаж байна. Манай улс Төв Азийн орнуудтай найрсаг харилцаагаа сэргээх, идэвхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал ач холбогдолтой. Тиймдээ энэ удаагийн төрийн айлчлал Монгол Туркийн найрамдалт харилцааг шин шатанд гаргаж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болж өндөрлөлөө. Төв Азийн үлгэр жишээ болсон Турк тийш хараа бэлчээх шалтгаан монголчууд бидэнд олон байна.